За энд ерөөсөө ашигт малтамлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг бол бид нар хардж байгаа. За хардах шалтгаан нь бол амнатыг буулгаж байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгвэл 29 оны 1 сарын 1 хүртэл түр хойшлуулсан. Сая бол 27 оны 1 сарын 1 болох гэж бас оролдоод эдийн засгийн байнгын хороонд дэмжлэг аваагүй учраас унчгаад өчигдөр бол одоо зарчмын зөрүүтэй саналуудаа хураагаад дууссан. Одоо энэ ашигт малтамлын тухай хуулийг намрын чуулганаар эцэслэн батлана. Эцэслэн батлахад яадгийг та нар мэднэ шүү дээ. Хинч асуулт асуухгүй, хинч үг хэлэхгүй шууд алах зохиол болоо. Бүтэн 2 сар гарan Улсын хурлын гишүүд энэ асуудлаас холтчихно. Орж ирээд 9 сарын 15-нд хамгийн түрүүнд явуулна. За энэ дээр яагаад хардж ийнэ гэхээр дэлхий дээр цэсийн үн өмнө нь байгаагүйгээр өссөн байгаа. Манайх амнатаа буулгана гэж оруулж ирж байгаа. За энэ бол онтроо зориулж буулгаж байгаа гэж бол хардж байгаа. Яагаад гэвэл дэлхий дээр цэсийн үн өмнө нь байгаагүйгээр өссөн байгаа. Амнатаа буулгадаг тийм тэнэг орон байх уу? Дээрэс нь энэ түрүүн жаргалан гишүүний ярьсан оюутлогын хэлэлцээр амжилтанд хүрсэн гэдэг манай засгийн газрын мэдээлэл. Энэ нь болохоор Rio Tinto-гийн сайтн дээр тавьсан мэдээлэл байгаа байхгүй. Энэ дотор онтрогийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцоон төрлөө гэдэг үг байгаа. Энэ манай засгийн газрын энэ гой тоо одоо хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулсан муурдаг энэ Rio Tinto дээр нэг ч өгүүлбэр байхгүй. Тэгээ бид нар одоо юунд итгэх үү? Энэнд л итгэх үү? Хоёр тал энэ том дэлхийн хэмжээний төслийг хэлэлцээр хийгээд нэг нь Монгол улсын засгийн газар тийм үү? Хэлэлцээр хийгээд үнэхээр өөрчлөлт орсон бол хоёулаа хамт суужаад хэвлэлийн байгууллага хийх ёстой биш үү? Нөгөө гэрээгээ гаргаж ирээд энэ гэрээнийхэн зүйл заалтыг ингэж өөрчлөлтөөгөөд гар бариад гэрээгээ солилцох ёстой биш үү? Энэ юмнууд ерөөсөө байхгүй. Тэгээд маш яаралтайгаар ашигт малтамлын хуулийг энэ 7 хоногийн хэлцэх асуудлын чагсаалтанд байгаагүй. Засгийн газар хэвлэлийн хурал хийхээс яг цагийн өмнө гинтхэн ашигт малтамлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлийн зарчмын зөрүүтэй саналуудыг эдийн засгийн байнгын хороолуу ганцхан цагийн өмнө оруулсан. Тэгээ гишүүд юу болоод иж хэлцэхгүй гэж байгаа яач уу гингууд засгийн газар мэдээлэл хийгээл алга ташаал явчихж байгаа. Пиарын шижтэй үйлдэл яваад байна. Дахиад бид нар оюутлогоор алдсан алдаагаа онтроо дээр алдах гээд байна. Ашигт малтамлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр онтроо урдч нөхцөл байдлыг сайн сайхан хангах гэж байна л гэсэн юм хандлагатай.